Hi guys, цэнхэрэг үзүүлгийн сувгтаа тавтай морил. Өнөөдөр та бүхэндээ 2015 онд гарсан Walt Disney-ийн найруулагч Brad Bird-ийн найруулж бичсэн Tomorrowland гэх уран зөгнөлт адал явдал төрлийн киног ярьж өгнө. Тайлбар хэлэхээс өмнө дараагаа. За ингээд кинонд орцгоё. Үйл явдал 1964 онд эхлэх бөгөөд хүүхдийн сууд ухаантан Фрэнк гэх жаахан хүү зохион бүтээгчдийн тэмцээнд оролцохоор Нью-Йоркийн дэлхийн үзэсгэлэнт ирнэ. Шүүгч Никс Фрэнк хүүгийн анхны тэрэлтэд онгоцны загварт үнэхээр их сэтгэл төрүүлсэн боловч хүү тэрэлтэд онгоцон тийм сайн ажиллахгүй байгааг хүлээн зөвшөөрснөөр Никс бодлоо хурдан өөрчилдөг. Никсийн туслах Афина гэх бас жаахан охин Фрэнкт сайн байгаад Никс тэрэлтэд онгоц ажиллах хүртэл түүнийг тэмцээнд оруулахыг зөвшөөрөхгүй хэвээр байдаг. Фрэнк хүүгийн урам нь хугарч аав нь түүнд цагаа дэмий үрж байна гэж хэлж байсан бүх цаг үеийнхээ талаар бодон суудаг. Гинэт түүн рүү дөхөж очсон Афина охин түүнд Т хэлбэртэй улбар шоронгийн ингэрийн зүйлт өгөөд түүнийг Никс болон өөрийнх нь араас алталгүй дагаж явахыг хүснэ. Никс болон түүний ажилтнууд алдартай паркаар явж байгаа бөгөөд цуваа нийлээд урт тул Фрэнк хүү хүмүүсийн хажуугаар сэмхэн ороод хоосон завь руу үсэрнэ. За ингээд завь нь парк дундуур орсоор нэгэн Лазар Фрэнкийн зүйлтийг уншаад завийг харанхуй хонглоор аваачин нэгэн хаалгыг онгойлгоно. Ирээдүйн гэмээр өнгө үзэмжтэй вагон гарч ирэн хүү түүн рүү орохдоо баяртай байсан ч дотогш ороход төмөрх шиг бүх хаалга цонхыг хааж вагон галзуу юм шиг чичрэн хөдөлж эхэлдэг. Хүү шалан дээр унаад вагон зогсох хүртэл босч чадсангүй. Хаалга нэгтгэхэд Фрэнк хүү гарч ирээд өтгөн манангаар хүрээлэгдсэн давцан дээр алхаж явдаг. Тэр гинэт цочин нисдэг машин хажуугаар нь өнгөрөхөд тэр дотор Афина болон Никс хамт байхыг харна. Фрэнк тэдний араас явахыг оролдох боловч түүний өмнө аврах том роботууд гарч ирэн түүнийг зогсоохыг оролдоно. Хүүхэд платформыг тойронгүйж робот гарнаас нь бултах гэж байгаад санамсаргүйгээр доор байх давцан дээр унснаар тэрэлтэд онгоцон нэвтэрчихдэг. Нөхөрсөг робот харин гарч ирэн тэрэлтэд онгоцны багцыг шүүрэн авч Фрэнкт буцааж өгөхөөс өмнө засаж янзалдаг. Энэ үед хүүг баривчлахаар хідэн хамгаалагч ирсэн тул тэр холдон дахин доош унана. Энэ удаад хүү тэрэлтэд онгоцоо өөртөө авч явсан ч үүнийгээ өмсөж идэвхжүүлж эцэст нь роботын засварын ачаар түүнтэй нисэх боломжтой болжээ. Фрэнк манангийн дундуур нисч зөвхөн хамгийн гэгээлэг оюун ухаанаар дүүрэн ирээдүйн хот болох маргаашийн оронд байгаагаа олж мэднэ. Афинаг хараад Фрэнк түүний хажууд бууж Никс онгоцоо зассан гэдгээ харуулах боломжийг ашиглана. Никс түүнийг үл томсорлсон ч Афина Фрэнкийн гараас атгаж түүнд одооноос амьдрал нь ямар байхыг харуулах болно. Бидний харж байгаачлан хот үнэхээр гайхалтай, тийм ирээдүйн бөгөөд энд оршин суудаг бүх хүмүүс оюун ухааны өндөр чадамжтай байдаг. За үүнээс хойш олон жилийн дараа буюу 2015 онд өсвөр насны охин Кейси НАСА-гийн хөөргөх талбай руу сэмхэн орж байгааг бид харна. Түүний аав нь НАСА-гийн хөөрхөлтийн инженерээр ажилладаг бөгөөд НАСА нь Флоридад байрлах хөөрхөлтийн талбайгаа татан буулгаснаар аав нь ажилласаа халагдах эрсдэлтэй байгаа тул уг ажиллагааг сүйтгэхийн тулд ирсэн байна. Гэтэл 1964 онд харсан Афина маань бүгдийг хөндлөнгөөс нь харж байна. Кейси гэртээ буцаж ирсний дараа Афина жижиг сканер ашиглан дугуйны дуулганаасаа Кейсигийн ДНХ-г авч Т үсэгтээ сүүлчийн тэмдэг рүү кодолдог. Маргааш өглөө нь Кейсигийн аав Эди ажлаас уцтаж нөхцөл байдлыг тайлбарлана. Кейси ажлыг нь аварсан гэж бодож байгаа ч Эди орлуулах кран авчрах тул Кейси оролдогоо болох хэрэгтэй гэж хэлдэг. Гэсэн хэдий ч Кейси түүнд итгэл найдвараа хадгалах нь илүү чухал гэдгийг сануулна. Оройн нохин НАСА-гийн хөөргөх кемп рүү дахин явж ажиллагааг нураахыг оролцсон боловч энэ удаа цагдаа нар түүнийг отсон байх бөгөөд баривчлагддаг. Хэдэн цагийн дараа хэн нэгэнд батландаа мөнгөө тулж Кейси гэртээ харахаар эдцүүл аав. Тэр бүх зүйлсийн дотроос Т тэмдгийг олж түүнд хүрэх үед тэр гинэт өөр газар харах болно. Тэмдэг унаж Кейси дахин хүрэхэд мөн адил зүйл болдог. Дараагийн удаад Кейси тэмдгийг зөв шүүрэн авч алсад байгаа асар том хот руу харж буугаа олж мэднэ. Гэвч түүн рүү алхах гэж оролдох үед өрөөнд дотор байсан шилэн хорхыг мөргөн тэмдэг унана. 90 тойрных хүмүүс сэжиг аваад илүү асуудал гарахаас зайлсхийхийн тулд
бүх ашиглан тэмдгийг авдаг. Тэр үед Эди барьцааны төлбөрөө төлсөний дараа Кейсиг авахаар гарч ирэв. Гэрлүүгээ харих замдаа тэр Кейсиг хийсэн үйлдэлийнхэн төлөө загнадаг. Кейси түүнд бүх зүйлийг тайлбарлана гэж амлаж тэмдэгт хүрэхийг хүсдэг. Гэсэн хэдий ч Эди тэмдэгт хүрэхэд юу ч болдоггүй. Төөрөгдөлтөө автсан охин маань өөрөө тэмдэгт хүрч нөгөө ертөнцид гарч ирснээр энэ нь зөвхөн түүнд л нөлөөлдөг гэсэн дүгнэлтэд хүрнэ. Эди Кейси тэмдгийн талаар ярихаас залхаж түүнийг өөрөөсөө салгана. Тэдний гэртээ ирэхэд Кейси Эдиг ширээнээс нь тэмдэг хулгайлахын тулд унтахыг хүлээдэг. Түүнд хүрмэгцээ нөгөө ертөнцид гарч ирэх бөгөөд хотыг чиглэн алхах нь түүнийг байшингийнхаа ханыг мөргөж шатнаас хүртэл унагадаг. Дуу чимээ Эдиг сэрээснээр Кейси нуугдаж өөр газар үүнийг хийхээр шийднэ. Кейси ингээд асар том талбайн голд очиод тэмдэгт хүрч эцэст нь маргаашийн оронд гарч ирэх боломжийг олж авна. Тэр хотоор яван бүх зүйлийг гайхшран алмаар руу цааш авахын тулд галт тэргэнд сууж байхдаа тэр тэмдгийн цаг унтарч байгаа бөгөөд хинч түүнийг олж харахгүй байгааг олж мэднэ. Кейси дараагийн зогсоол дээр галт тэргээ орхиж зарим чухал эрдэмтдийг өөр төрлийн вагонд орж байхыг харав. Кейси тэднийг дагахыг оролдсон боловч цаг хэмжигч нь тэг заах хүрэх гэж байгаа тул түүний эргэн тойронд ус гинэд гарч ирнэ. Кейси үүнийг үл тоож ус руу орох гэж оролдсон боловч удалгүй маргаашийн орон алга болж Кейси өөрийгөө намагт байгааг харнаа. Ингээд гэртээ буцаж ирмэгцээ дүү Нейтийг сэрээгээд эгчтэй хоёр тэмдгийн талаар онлайнаар хайж эдгээр тэмдгийг худалдаж авах дэлгүүрээс заар олдог. Маргааш өглөө болд Кейси сурчлагынаас харсан дэлгүүртээ ирдэг. Хачирхалтай ажилтнууд үүнийг сонирхож байгаа бөгөөд Кейсигийн харсан зүйл нь бодит гэдгийг баталдаг. Tomorrowland бол ирээдүй одоон гинжин хэлхээ шунхааралгүйгээр чөлөөтэй бүтээхийн тулд бүх оюун ухаантнууд цугларсан газар бөгөөд хот руу нэвтрэх цорын ганц арга зам бол энэхүү тэмдэг байдаг. Дэлгүүрийн ажилтнууд тухайн тэмдгийг худалдаж аваад Кейси хаанаас авсныг мэдхийг хүсэж байгаач Кейси худалдаагаас татгалзахад тэд нэгэн товчлуур дээр дарж хаалгыг төвчин плазмаар харах чадвартай хос футурист зэвсгийг гаргаж дэлгэнэ. Кейси бараан дунд нуутах гэж оролцсон боловч ажилтнууд түүнийг олж охины талаар мэдээлэл авахыг шаардна. Гинэт цонхоор гарнад нэвтэрч хүчний талбайн доторх ажилтнууд хөлддөг. Зэвсгэлсэн Афина мөн дэлгүүрт орж ирээд энэ нь удаан үргэлжлэхгүй цагийн тесрэх бөмбөг гэж Кейси тайлбарлаад талбайгаас гарахад нь тусалдаг. Харамсалтай нь тесрэх бөмбөг унтарч ажилтнууд дахин чөлөөтэй болсон тул тэд эсрэг тоглохоо хийн. Афина Кейсигийн тусламжтайгаар тэдэн рүү бараа шидэж гар барин тулалдан Афина тэдний нэгийн толгойг нь салгахад Кейси дэлгүүрийн хоёр ажилтан хоёулаа аниматроник байсныг олж мэдээд цочрддог. За аниматроник гэдэг нь болохоор нэг төрлийн робот бөгөөд одоо хүн биш гэсэн үг. Ингээд аниматорууд өөрсдийгөө устгах байна гэж мэдэгддэг. Афина дэлбэрэлтээс зайлсхийхийн тулд Кейсиг яг цагтаа дэлгүүрээс нь чирч гаргадаг. Дараа нь Афина хамгийн түрүүнд харагдсан машиныхаа цонхыг хаглан онгойлгож Кейсиг тэд олохоос өмнө цухтав. Замдаа Кейси асуулт асууж эхлэхэд Афина түүнд тэмдэг өгсөн хүн байсан гэдгээ илчилдэг. Тэр илүү их зүйлийг хэлж амжаагүй байтал гинэт Афинагийн системэнд доголдож өөр улсын хэлээр яриад байдаг ба Афина өөрийнхөө транслейтерыг хэрхэн засч байгааг Кейси гайхан хардаг. Айсан Кейси машинаасаа өсрөн бууж Афина түүнийг дагахыг оролцсон боловч зам дээр алхмагц ачааны машин түүнийг мөргөв. Жолооч тэр даруй түүнийг шалгахаар ирэхэд Кейси зогтохын тулд ачааны машиныг хулгайлах боломжийг ашиглана. Гэсэн хэдий ч Афина зүгээр байгаа бөгөөд тэр даруй ачааны машины араас гүйж цонхоор өсөрч түлхүүрийг хулгайлж хаалгыг төвчнө. Кейси хасгарч эхлэхэд Афина эцэст нь Кейси бол түүний сүүлчийн тэмдэг гэж хэлснээр түүний амыг хаж чадсан бөгөөд тэр өөрсдөө байх ёсгүй зүйлийг барьсан тул ирээдүйн хот руу хурдан явах хэрэгтэй болно. За ирээдүйн хот гэдэг нь нөгөө маргаашийн орн л гэсэн үг шүү. Энэ хооронд цагдаа нар дэлбэрсэн дэлгүүрт ирж шатсан роботын толгойг олцээ. Тэднийг илүү ихийг шалгаж амжаагүй байхад Дэв гихч ир гарч ирээд өөрийгөө нууц албаны хүн гэж танилцуулна. Робот толгойг харсны дараа Дэв мөн ирээдүйн зэвсгийг гаргаж ирээд хамтрагчдад нь хандахын өмнө бүх цагдаа нарыг алаад тархиндах өөрийн сүлжээгээрээ дамжуулан охиныг олсон бөгөөд Next мэдэгдэх ёстой гэж хэлнэ. Next гэдэг нь болохоор маргаашийн орон буюу ирээдүйн хотын захирагч буюу дарга байдаг.
За үзэгдэл нөгөө талд шилжихэд охин тэднийг ирээдүйн хот руу буюу маргаашийн орн руу буцаан авчрах цорын ганц хүнийг олохоор Нью-Йорк руу явж байна. Кейси тэмдэг авсан бусад хүмүүсийн талаар асуулт асууж эхэлсэн боловч Афина хариулж чадалгүй унтарна. Маргааш өглөө нь Афинаас сэрж Кейсиг амраахын тулд жолоодлогыг гартаа авчээ. Афина Кейсид тэдний зочлох хүнийг Фрэнк гэдэг бөгөөд Кейси унтмагц Афина Фрэнк найзтайгаа өнгөрүүлсэн бүх сайхан цагаа дурсан боддог. Хэдэн цагийн дараа Кейси хөдөө нэгэн байшингийн өмнө ачааны машинаас гинэт түлхэж унахад сэрнэ. Афинаг машина жолоодон цаашаа явж байгааг харсан Кейси байшин руу төхөхөөс аргагүй болж хамгаалагч нохойд хөөгддөг. Кейси бүдэрч унсан нь нохоо холограф учраас хөлнийх нь мөр үлдэхгүй байгааг ойлгоно. Хуурамч хараатныг үл томсорлон Кейси хаалгыг тогшиж камерт тэмдэгэ үзүүлэн маргаашийн орн руу аваачахыг хүсдэг. Гэтэл байшин дотор гинтийн тесрэлт болдог ба Кейсиг арагш түлхэж хөгшин Фрэнк Афина хаана байгааг мэдхийг шаардсан гэрээс гарч ирнэ. Түүнийг явсныг сонсоод Фрэнк уурлаж Кейсиг явахыг хэлнэ. Учир нь маргаашийн орон гэдэг нь худал хурамгаас өөр зүйл биш юм гэж хэлдэг. Дараа нь Фрэнк гэртээ буцаж ороод хаалгаад хүчдэг. Кейси явахаас татгалзаж бороо орж байхад ч гадаа хүлээдэг. Эцэст нь тэр ядарч төлөвлөгөө гаргахаар эргэнд хорноо харна. Ингээд хагалагч машин дээр гал гаргаснаар Фрэнкийг гэрээсээ гаргахад нь хүрэгдэг. Ингээд галыг унтрах завгүй байтал Кейси харин гэрлүүн дотогш гүйж орж ирээд хаалгыг нь дотроос нь төгчнө. Кейси байшинг тойруулан харж янз бүрийн галзуу шинэ бүтээлүүдийг олж эхэлнэ. Нэгэн машин бяцхан Фрэнкийг Афинаг инээлгэх гэж оролцсон бичлэгийг тоглуулж Афина түүнийг оролдохоо болооч гэж хэлж байдаг. Өөр өрөөнд тэрээр мэдээг дагаж мөрддөг олон дэлгэц аажмаар буурч байгаа цаг хэмжигчийг олж харна. Гинэт шатны доорх нууц хаалга нэгдэж Фрэнк гэртээ буцаж орж ирэн Кейсиг хөөхөд бэлэн болсон ч тэрээр түүнд зарим хариулт өгөхийг ятгадаг. Фрэнкийг дийлэгцэнд холбосон цаг хэмжигч болох өөрт байх ёсгүй зүйл бүтээснийхаа төлөө Tomorrowland буюу маргаашийн орноос хөөгдсөнийг олж мэднэ. Кейси нас барах хугацаагаа мэдэж болох болов уу гэж гайхаж тэр тийм гэж хариулсан. Кейси өөрийнхөө хүлийн талаар сонссноо хүлээн зөвшөөрдөггүй. Тэд өөрсдийн хувь заяаг өөрсдөө бүтээх чадвартай байх ёстой учраас тэр үүнд итгэхгүй гэж хэлдэг. Энэ нь дэлгэцэн дээрх хувь буурахад хүрэгдэг бөгөөд энэ нь Фрэнкийн анхаарлыг ихэд татдаг. Кейсиг хайж буй роботууд болох Дэйв болон түүний агентууд ирснээр тэдний яриаг гинэт тасалдав. Фрэнк тэр дараа бүх төмөр наалтуудыг идэвхжүүлж нэг робот хүч чадлаа ашиглан дотогш ороход Фрэнк багаж ашиглан түүнийг цахилгаанд цохиулдаг. Өөр нэг роботыг хан дээрх цахилгаан өрхөнд цохиулж устгасан бөгөөд Фрэнк өөр хоёр роботыг нууц хаалганы завсраар унгаж орхив. Дараа нь Фрэнк Кейси хоёр зочны өрөөрөө гүйж очиход дахиад нэг робот хүлээж байдаг. Фрэнк үүнийг гардан барилцаж Кейси түнд тусгай портал машин шүүрэн авч роботыг дотор нь хийж ялгахад нь тусалдаг. Дэйв тэднийг гүйцэж Фрэнкийг буу тулган барих хүртэл энэ хоёр дээшээ өсгөхөд байшингийн эргэн тойронд олон роботууд өөр өргөнд унсаар байдаг. Азар Кейси сарсан багвахаа олж түүгээрээ Дэйвийг цохиж авна. Дараа нь Фрэнк Кейсиг угаалгын өрөөрөө чирч ороход тэд Ван руу үсрэх ба Фрэнк үнийг капсул болгон хуурахад итгэжүүлнэ. Тэдний араас дахин нэг робот ирж Ваныг шүүрэн авахыг оролцсон боловч тэр үед Фрэнк түүнийг хөөргөж капсул нисэн нэг нь нуур дээр газарчжээ. Фрэнк Кейси хоёр сэлж гарч ирээд ойд ороход тэдэнд ойртож буй гэрэл гинэт цоцсон ч тэднийг аврахаар ирсэн нь зүгээр л Афина байв. Тэр гурав хацааны машинд сууж яваад замдаа гармагцаа Фрэнк Афина хоёр маргалтаж эхэлдэг. Бүх тэмдгүүдийг устгах ёстой байсан нь тогтоогдсон бөгөөд Афина хүмүүсийг илсүүлсээр байхын тулд сүүлчийн 12 хайрцагтайгаа аваад цугцсан байдаг. Фрэнк илүү олон залуусыг татан оруулсан дууралдаг. Афина гомцсон ч тэднийг Фрэнк гэрт нь хүргэдэг. Нууц сүлжээгээ суулгасан орон нутгийн нэгэн станц руу аваачна. Тэднийг өөр нэг капсул хүлээж байгаа бөгөөд хамгаалалтыг өмсний дараа тэднийг холдуулах системийг идэвхжүүлнэ. Ингээд тэднийг шилжин ирэхэд Кейси Эфлийн цамхгийн оройд байгааг бид олж мэднэ. Тэр алдартай зохион бүтээгчдийн хамт үзэсгэлэн гаргасан өрөөнд ороход Эфл, Верн, Тесла, Эдисон нар Эфлийн цамхгийг өөр ертөнцид аваачих зам болгон ашиглаж маргаашийн орныг эхлүүлсэн гэж Фрэнк тайлбарлана. Нууц хаалганы тухай цуу яраа үргэлж байдаг бөгөөд
Ингээд эргэн тойрондоо Фрэнк юм хайсны дараа нэгэн зүйлийг итгэвчүүлдэг. Энэ нь Эфлийн цамхаг хоёр тийшээ хуваагдаж пуужин дээш гарч ирсэн тул тэднийг барьж авахаар хайж байсан олон роботууд анзаараад гурвал яаран дотогшордог. Пуужин хөөрөхдөө гадагшлуулж буй энерги нь роботуудыг түлхэж хэсэг хугацаанд дээш сансарт нисний дараа салан дахин буцаж асар хурдтайгаар унах үед портал нээгдэнэ. Ингээд нөгөө гурван маань маргаашийн оронд ирдэг. Хотын эрх баригчид тэднийг пуужин хүлэглэн ирж байгааг харсан тул Фрэнк Афинад биедээ авчирсан тусгай бөмбөгийг нь нуун. Тэдэндээ хамгийн түрүүнд уулзсан нь хотын захирагч Никс бөгөөд тэднийг баривчлахыг хүснэ. Гэвч хариуд нь Фрэнк Афина хоёр Кейсиг дэлгэцэн дээрх цаг хугацааны хувь тавилангийн хувь хэмжээг өөрчилж бууруулах чадвартай гэж мэдгдсэнээр Никс бодлоо хурдан өөрчилдөг. Гайхсан Никс тэр гурыг төв офис руу аваачиж Фрэнкийн аюултай шинэ бүтээл болох цаг хугацааны машиныг хадгалдаг газар руу явна. Тэднийг лифтэнд суух үед Кейси гэрлээс хамаагүй хурдан хөдөлдөг бөөмсийг ашигладаг машинаас үүдэлтэй ирээдүйн төр зуурын үзэгдтийг харуулдаг холограммуудыг олж харна. Бүлэг машины төв рүү орж Фрэнк Кейсид үүнийг хэрхэн ашиглахыг зааж өгснөөр хүн төрөлхтний түүхийн аль ч цэгийг харах боломжийг олгодог. Кейси хэдхэн өглөөний өмнө гэртээ өөрийгөө хараад шоконд орсон бөгөөд Фрэнк уг машин нь ирээдүйгч бас харж чадна гэж тайлбарласан тул Кейси энэ асуудлыг олж харах хүртлээр тэр өдрүүдийг маш хурдтай туулж эхэлдэг. Гэтэл машин 58 хоногийн дараа дэлхий сүннэ гэж таамаглаж байгааг харуулдаг. Кейси яагаад дэлхий дээр хүмүүс сэрэмжлүүлэх өгөхгүй байгааг ойлгохгүй байгаа бөгөөд Никс харин хариуд нь маргаашийн орон биш танай дэлхий сүрнэ. Ийм учраас түнд хамаагүй гэж тайлбарладаг. Мөн тэрээр хэнийг ч наашаа нүхийг зөвшөөрөхгүй учир нь тэд дэлхийд хийсэнтэй адил зүйлийг маргаашийн оронд ч хийх болно. Кейси үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж түүний халдлага нь дэлгэцийг секундын туршаа нэвчиж илүү сайхан ертөнцийг харуулдаг. Фрэнк энэ нь боломж байгааг нотлохыг оролцсон ч Никс тэднийг бүгднийг ухаан алдуулдаг. Хэсэг хугацааны дараа Фрэнк сэрж Афина тэднийг дахин албатан гаргахаа хэлж байгааг олж харав. Кейси энэ бүх хадал явдал дэмий хоосон байсан тул сэтгэлээр унсан бөгөөд Фрэнк түүнийг тайвшруулахыг оролдоход тэдний худал хэлсэн гэж буруутгадаг. Тэр уурлаж эхлэмэс гинэт нэгэн зүйлийг ухаарна. Фрэнк өөрийн гэрт дохиог үүсгэхийн тулд машины дохио хулгайлж байсан бөгөөд дохион дэлхийг тойрон хөвж хүмүүсийн оюун санаанд мөхлийн тухай эдгээр санааг шингээж байсан байна. Энэ бол өөрийгөө гүйцэлдүүлэх зөвнөл боловч хэрвээ Кейси өөдрөг үзлээрээ үүнийг өөрчилж чадвал үүнийг унтрааснаар хүмүүс дэлхийд үргэлжлүүлэн амьдралтай байж болно гэсэн үг юм. Харуулууд гурыг нь авахар иж тэднийг порталаар дамжуулан маргаашийн орноос хөөж гарах болно. Кейси Никсэд нээлтийнхээ тухай хэлхийг оролдоод машиныг унтраахыг хүссэн боловч Никс унтраах товч байхгүй гэж хэлдэг. Түүний тайван хандлага нь Фрэнкийг үннийг ухааруулдаг. Никс энэ санааг хүмүүсийн толгойд зориуд суулгаж ирж буй сүүрлийн тухай засгийн газарт хэлхийг үл тамсарладаг. Гэсэн хэдий ч хүн төрөлхтөн илүү сайн ирээдүйн төлөө ажиллахын оронд дэлхийн төгсгөлийг зайлшгүй гэж хүлээн зөвшөөрсөн. Никсийн бодлоор энэ машины буруу биш хүн төрөлхтөн үүнийг өөртөө авчирсан гэж хэлдэг. Фрэнк үүнийг хүлээн зөвшөөрч байгаа дөр үзүүлж Никстэй гар барилцсан ч зөвхөн буугавчтай хүрч машины давцан дахин эхлүүлнэ. Афина Кейси хоёр хамгаалагчдыг зохин унгаж байхад Фрэнк Никстэй тулалдах ба тэрээр охидын араас хоёр робот ажилуулдаг. Фрэнк Афина төгсөн бөмбөгөө ашиглахыг хүссэн боловч Афина оролдоход роботууд түүнийг барьж авдаг. Афина роботуудтай тулалдаж байхдаа бөмбөгийг Кейси рүү дамжуулж Кейси давцан руу гүн очсон бөгөөд Фрэнк Никс хоёр порталын нөгөө талд байгаа бугуувчны төлөө тулцаар энэ хооронд галзуу мэд хурдан бүх зүйл хөдөлж эхэлдэг. Афина роботуудын аль нэгийг удирдах нөгөөг нь түлхэхэд ашигладаг бөгөөд энэ нь Никс руу бас дайрахад хүргэдэг. Кейси ирээдүйн гэлбаг хараад бөмбөгийг идэвхжүүлж чадсан ч түүнийг шидэх гэж байхад Никс бугуувчны хяналтыг сэргээж тавцанг доош чирнэ. Афина роботтойгоо тавцанг барих гэж яарангүйч порталыг хаахын тулд хяналтын самбар руу гүн. Хоёр дахь роботыг устгаж Фрэнк Никс хоёрыг гадаа үлдээн. Энэ үед Кейси тесрэх бөмбөгийг олдог. Бөгөөд Афина порталыг дахин нээхээ сур аргагүй болсон бөгөөд ирчүүд дотогш гүйж ормоц тэд бөмбөгийг портал руу шитэж тесрэх болно. Ингээд портал эвдэрч Никсийн орой дээр унан түүнийг барьж ав.
Гэсэн хэдий ч Фрэнкийг алахын тулд ойр хавьд нь буу байдаг. Афина Фрэнкийг өгөж буйг хараад энэ нь ирээдүйн гялбаа гэдгийг мэдээд Фрэнк болон буудах хоёрын хооронд өөрийгөө оруулахааргүй. Кейси Никсээс буугаа авч Фрэнк Афинаг засварын газар аваачиж үгийг оролцсон боловч Афина түүнд хангалттай цаг байхгүй тул зогсоохыг хүснэ. Түүнийг нас барахынхаа өмнө Фрэнк маш чухал зүйлийг мэдэж авах шаардлагатай болсон бөгөөд олон жилийн өмнө бяцхан Фрэнк урд нь Афинад дурладаг байсан ч түүнийг машин гэдгийг мэдээд гомдсон. Энэ нь Афинаг үргэлж зовоож байсан бөгөөд тэрээр Фрэнк түүнд роботуудад байх эсгүй зүйлийг хэрхэн мэдрүүлсэнийг төрсөлсөн. Одоо Афина явах цаг нь болжээ. Түүний бие өөрийгөө устгах гэж байгаа бөгөөд тэр дэлбэрэлтийг ашиглан машиныг зогсоохыг хүсэж байна. Фрэнк Афинаг хөөргөхдөө тэрэлтэд онгоц ашигладаг бөгөөд тэд баяртай гэж хэлснийхаа дараа Афина машин дотор ундаг бүх бүтцэн дэлбэрч хаягдл нэгсдэр унаж түүнийг бүр мөсөн алдаг. Ингээд маргаашийн орон бүх хүчээ алдаж Фрэнк голын усанд аюулгүй газардахын тулд тэрэлтэд онгоцыг хянахыг оролдоно. Кейси түүнд шалахаар яран дараа нь юу хийх талаар ярилцаж эхлээд Фрэнк порталыг засч Кейси гэр бүлийнхэнтэйгээ иргэнэгдэх болно. Дараа нь тэд хамтдаа PIM программыг дахин эхлүүлэхээр ажиллаж эхэлдэг бөгөөд үүний тулд тэд Афина шиг олон робот бүтээдэг. Эдгээр роботууд портал ашиглан дэлхийн өнцөг болон бүрт аялаж зөвхөн дэлхийн сайхан ирээдүг бий болгохын тулд туслах нэгэнд энэхүү тэмдгийг үлдээдэг болсноор кино маань төгсдөг. За кинон та нарт хэр их таалагдчихээн бүгдээрээ сэтгэлдээ комментээр үлдээгээрэй. За мөн өшөө олон кино тайлбарыг үзэхийг хүсвэл манай сувгийг дэмжиж сабаа дарцгаагаарай. Дараагийн кино тайлбар хүртэл түр баяртай.